яг одоогийн бодит нөхцөл байдал дээр яг Монголд орж ирээд хөрөнгө оруулалт хийн гэдэг нь өөрөө маш хэцүү байдаг. Түрүү хэлсэн яг энэ өөрөө маш их эрсдэлтэй. Эрсдэл бол улс төрийн эрсдэл байна. Ханшийн эрсдэл байна. Бизнесийн эрсдэл байна, тий. За хоёрт нь маш өртөг өндөртэй, зардал ихтэй. Яагаад тэгэхээр би нэг Монгол гадны хөрөнгө оруулж байлаа. Би Монголд нэг за 10 сая доллар хөрөнгө оруулах гэж бодъё л та. 10 сая доллар хөрөнгө оруулахын төлөө Монголд би нэг офстой болоод эсвэл Монголд хүн ажиллуулаад эсвэл Монголыг хариуцсан нэг хэдэн шинжээчнэр ажиллуулаад явна гэдэг чинь өөрөө маш өндөр зардал шүү дээ. За тэгэл Монгол руу ингээл бахан трип хийн ингээл. Тэгэхээр нөгөө талаасаа бид нар энэ нөхцөл байдлыг харахаар яах хэрэгтэй вэ гэхээр төр бол хоёулаа аль аль нь яг олон улсын зах зээл дээр нь өөрсдөө очиж нөгөө шийдлээ гаргаад очих хэрэгтэй байна. Тэгвэл Лондон, Хонконг гэдэг бирж, Лондонгийн хөнгөн бирж дээр буцаа гаргачвал гадныхын хамаагүй авах магадлал өндөртэй байхгүй. Бид нар ч амар. Тэгэхээр Монгол компаниуд томоохон топ компаниуд, дээрээс нь төрийн эмч компаниуд олон улсын зах зээл дээр болон дотоодын зах зээл дээр давхар IPO хийгээд давхар гардаг байх юм бол явах хэрэгтэй байна. Нэг юм ойлгохтой бид нар гаднаас хөнгө оруулах хайгаа явж байгаа. Буюу гуйгаа явж байгаа хүмүүс нь шүү дээ. Тэгэхгүй бид нар нөгөө гидийгээд иж болохгүй те. Тэгэхээр бид нар өөрсдөө шийдлээ болоо. Тэгвэл ингээд ийм шийдлээ нөө та ингэчүүл манд хөнгө оруулах уу гэж хэвтэн ингээд. Янз янзын шийдлээ бариа явах хэрэгтэй байна гэж. Мэдээллийн урсгалыг мэрэгжлийн дүнэлтээр шүүж ойлголтыг оновчтой шийдвэр болгоё. Subscribe хийгээд эдийн засаг санхүүгийн хэмнэлийг хамтдаа мэдэрцгээе.